За сайн байцгаана уу? За өнөөдрийн уншлагаар тэрний өнөөдрийн чиний талаарх бодол гэсэн сэдвээр хийе гэж бодож байна. За өнөөдөр ч гэсэн Rapid Magic Card for Happy Love гэсэн энэ картаасаа сонголтын үзэр гаргах гэж байна. За өнөөдөр 3 группээр уншлага хийе. 3 сонголтын айгүй том карта байна. Гарч ирэхэд ийцэн. За энэ Kanashimi кодо энэ юу гэсэн карта? Энэ нэг зохиочод байна. За энийг нь орчуулж харахгүй бол олон хаан зүг миний мэдэхгүй юмуд байгаад байна. Тэгэхдээ утгаас нь харчиж болох байхаа. За ингээд сонголтын 3 картыг гаргалаа. 3 картаас та сонголтоо хийнэ. Тэрний өнөөдрийн таны талаарх бодол. Өнөөдөр ер нь яг тэр хүн юу бодож байна вэ гэдэг үзэгдэл. За сонголтоо хийсэн бахаа гэж найдаж байна. За нэгдүгээр группийнхний Kanashimi гэсэн картыг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэе. За. Тэрний өнөөдрийн чиний талаарх бодол нэг ямар байна вэ? Тэр чиний талаар юу бодож байна? Вау. Энэ бэйлийн өмсчүүл. Би чи зөвхөн өвчлөлийн үед л бэйлийн өмсдөг. Тэгээд өрөөс энэ нэг бэйлийг эвлэхгүй маа. За. Ойны яагаад энэ тавьчих. За ингэ. Нэг гинтийн байдлаар бичлэг хийе гэж бодоогүй байжсэн гинт хэлсэн чинь бөөр бүх юм нэг эвлж өгдөггүй. Нэг жоохон сул цаг байгаа юм шиг санагдахаар бичлэг эхлүүлсэн юм аа. За тэр хүний одоогийн өнөөдрийн чиний талаарх бодол. За яг тэр хүн бол одоо чам руу ер нь л нэг тийм шийдтэй үйлдэл хий гэж. Энэ нэг учир нь тодорхойгүй байгаа. Хоёр талдаа бие биенийгээ одоо ингээд ийм нөхцөл байдалд энэ хүн ганцаараа биш. Таач адилхан. Ингээд таны сэтгэл зүрх жоохон юм шархалсан байдалтай. Жоохон таарийн хувьд нэг маргаан юм уу, үл ойлголцол юм уу те ямар нэгэн байдал үүссэн байгаад байгаа хэлж байгаа байхгүй энэ цаг мөчтөө. Тэгээд Kanashimi сонгосон хөзөр чинь өөрөө бас их уйтгартай байгааг илэрхийлж байгаа хөзөр байгаа. За тэр энэ уйтгартай байгаа хөзөр энэ хоёр яг яв цав таарч энэ 3 хөзөр маань ерөөсөө. Гэтэл энэ асуудлаас болоод хоёулаа хоёр биенийгээ хэцүү байдалд оруулсан. Хоёулаа л дотроо бодож яаж юм. Та ганцаархнаа жишээ нь шаналаагүй байна гэсэн үг шүү. Одоо нөгөө шаналтай хүн хань татна гэдэг шиг жишээ нь тэгш шаардлагагүй. Тэр хүн чинь ч гэсэн бас нэгэсэндээ адилхан байна гэсэн үг. За тэгэхээр тэр хүн удахгүй яг шийдээд байна. Тэг шийдээд байна. За энэ асуудал нь тийм. За ер нь алсаа холоо ирээдүгээ бодоод ерөнхийдөө энэ жижиг шажиг гэрүүл маргаан байд юм уу энэ үл ойлголцлыг ер нь болий зогсооё гэсэн одоо бодол байна гэсэн үг тэр хүнд. Бодолтой учраас чам руу одоо үйлдэл хийе. Одоо хин нэг ингэж зовоогоод яг өөрөө ганцхан чи зовоод байгаа шинэ хүн ч гэсэн өөрөө бас өөрт нь бас таатай сайхан байхгүй байна л да. За тийм учраас ерөөсөө эв найрамдалтай жишээ нь гэр бүл найз нөхөд бол найз нөхдөөрөө ерөөсөө эв найрамдалтай бай. Энийг хүн жишээ нь хэрв найзтайгаа муудалцсан бол чи энэ харьцаанд донд шаргалцсан хоёулаа хоёр үеийгээ зовоцсон байсан бол тэр найз чинь бодож шийдээд за найзтайгаа ер нь тий алстаа өнөөдрийн жижиг маргаан нэг дандаа ингэж байгаад байх ш тий алсын үйл явдал юмаа бодоод ерөнхийдөө найзтайгаа найзаараа үлдээ гэж бодоод жишээ нь үйлдэл хийх гэж байна л гэсэн үг.
Ингэж үйлдэл хийтлээ бол бас зөндөө бодсон байгаа хгүй. Зөндөө бодсон боловсруулсан байгаа даа л да энэ хүн чинь. За. Чиний талаар тэгэхээр найзын чинь бодол ямар ч гэсэн та хоёрын хооронд болсон процесс дээр ярих юм бол ойлгомжгүй асуудал үүссэн. Тэр тусмаа чи жоохон шархлах асуудал энэ найзаас болоод найзтай харьцаанд найз бол найз, гэр бол гэр бүл штэ тий. Тэр өөр өөрсдийн нөхцөл байдал дээр тохируулна гэсэн. Болоод би зөвхөн найзаар яриад байна. Тэгэхээр найз бол одоо шийдвэр гаргаж өөрлөж чинь үйлдэл хийх гэж байна. За уучлалт гуйх гэж байгаа бол уучлалтаа гуйх. За хоёлоо ер нь миний буруу боллоо. Уучлаарай. Яг энэ шийдчихэд үйлдэл хийх гэж байгаа юм. Тодорхой хэмжээнд ер нь ирээдүгээ бодоод цаг хугацааг тийм алсаа бодсондоо үйлдэл хийе гэж шийдээд байна шүү гэж хэлэх гэж байгаа. За тийм яг тийм шокийн асуудал үүссэн байгаа байхгүй. Энийг болчингүй үйлдэл үлдснээсээ болоод нэг юм шокийн асуудалд орсон та ярь ярьсан. За найз тийм чиний талаар яг тийм юу гэж бодож байна гэдэг гол асуултанд оръё. Тийм. Найзч вэ? Бодож байгаа тэр хүн чинь чиний талаар эсвэл нөхөрч вэ? Эсвэл эхнэрч вэ? Найз залууч вэ? Найз бүсгүйч вэ? Хинч вэ? Тий? Таны бодож байгаа тэр хүн яг одоо өөрийн чинь талаар ямар бодолтой байна вэ гэж үздэг. Ямар бодолтой байна? Зүгээр тий 50 амгалан бай. Ягаад гэвэл эн чинь чамаагч энд одоо бүр нэг шаналгаж зовоосон өөрийгөө ч шаналгаж зовоосон юм байгаа байхгүй. Гэтэл энэ 50 юу байдлыг харьцааны энэ онцгой болцсон байгаа байдлыг дуусгая гэж шүү тийм. Дуусгая. Тэгээ ёстой нэг дуусгаж нэг санаагаа амраа гэж байна шүү дээ. Дуусгаж хүслээ би илүүлье. Одоо нэг ялагчгүй дайн гэдэг шиг тий. Хэрэг буруутаа бол бурууга одоо айхтар очиж хэлдэггүй маач гэсэн ерөнхийдөө л нэг тийм үгээрээч вэ, үйлдэлээрээч энэ хүн нэг онцлог нь өөрлөж чинь үйлдэл хийх гээд байгаа. Нэг үг бичиж, мессеж бичиж гэдэг юм уу? Эсвэл одоо зүгээр нөгөө юу яачи? Юу гэх юм? Хүнээр дамжуулаад одоо үг хэлээд одоо тэр тэгжилээ шүү гэдэг ч юм уу тийм биш. Нэг онцлог нь за ямар ч гэсэн хэрэг найз нөхдөд хооронд жоохон харьцаа модсон бол ямар ч гэсэн би ерөөсөө найз дээрээ яваад очил гэдэг нэг үйлдэл хийх гэдэг байхгүй. За эсвэл би эхнэр дээрээ яваад очив. Эсвэл би найз залуу дээрээ зүгээр л яваад очив. Очиж байгаа л учир нь олдно. Очоод нүрээ харж байгаа уулзаа учрыг ярих юм яри. Ямар ч гэсэн энэ хэцүү байдлаас бол одоо ерөөсөө байдлыг дуусгахыг гэж байна. Өөрт нь чамаргүй чамд чамаргүй байгаа учраас ер нь энэ үйл явдал нь бас нөгөө хэрэгт дурлна гэдэг шиг юунаас үүдэлтэй үйл явдал юм бол гэдэг талаас нэг жоохон сонирхмоор санагдаж байна тийм. Мэдээж хүн болгоных өөр байгаа. Гэхдээ би тий нэг сонирхох сэтгэл төрлөө гэж ямар үйл явдал болцоод ингээ би юу нэгэ хинийгээ За энэ нь яг ямар үйл явдал болсон бэ гэвэл ерөөсөө л айгүй тийм ихтгэл өнөмшлөлтэй холбоотой л гэж юм л та. За гэр бүл бол одоо өөр хүүхэдтэй холбоотой байх юм уу? Эсвэл найз нөхдийн харьцаа холбоо байсан бол энэ дээр нэг тийм одоо саад бэрхшээл байсан байна. Нэг юм эхлүүлэх гэсэн чинь нэгсэндээ итгэл даагаагүй саад бэрхшээл тохиолдсон болж таарах гэдэг байгаа байхгүй. Нэг тийм жишээ нь чи найзтай айгүй итгэжсэн. За миний найз бол өстой баттай. Одоо энийг эхлэхэд жишээ нь заавал надад одоо тусландаа дэмжиндээ эсвэл хамтдаа энэ нөхцөл байдлыг даван туулаад хамтдаа гарнаа гэсэн айгүй итгэл байсан байгаа даа байхгүй юу? Тохиолдсон нөхцөл байдал дээр. Гэсэн чинь
Яг үнэндээ чиний үзэж байгаа одоо бодож байгаа энэ хүн чинь одоо чиний тэр хүссэн шиг байж чадаагүй болж таарах гэдэг юм л да. За тэрнээс болж айгүй хоёр талдаа гунигалсан. Тэгэхдээ үзэж байгаа хүний чинь тал одоо яг үндсэндээ бол жоохон итгэл алдсан буруутай тал нь болж таарах гэдэг юм байна. Тийм учраас та яг өөрөө энэ Канашими буюу уйтгартай байна, гунигтай байна гэсэн картыг сонгосон болж таарч. За тэгвэл энэ үйл явдал за та хоёр уулзснараа ер нь яг яах юм гэдэг дээр нэг нэмэлтээр нэг тийм ээ. Хоёр үзэл гаргаж харах. Сонголтын картныхаа Майои гэж байна. Нэг шинэ төөрөгдөл гэсэн үг. Challenge. За challenge гэдэг нь болохоор Майои challenge гэсэн үг байхгүй энэ. За тэгэхээр нэг шинэ магадгүй энэ найзтайгаа энэ таярт эргээд ямар нөгөө үйл явдал орж ирэх вэ гэдэг жаах штэ. Чи таяр ингээ хоорондоо ингээ жоохон үйл ойлголцол болсон. Энэ залуу гэдэг нь эсрэг талын чинь хүн ямар ч гэсэн өөрлөв чинь үйлдэл хийх нь. Challenge хийх нь. Үйлдэл хийх нь. Ямар ч гэсэн эмнэлж чаддаг ч чаддгүй ч би өөртөө чинь очиж уулзъя. Намайг уучлсан ч уучлаагүй ч бай. Ямар ч гэсэн л би ер нь нэг очие гэдэг challenge хийх гэдэг байгаа байхгүй. Өөрлөв чинь. Гэтэл энэ дээр яг юу орж ирж байгаа нөхөр. Майои гэхээр чи магадгүй уучлах уу, болох уу гэдэг өөрт чинь нэгсэндээ сонголтын зааг дээр ирнэ гэж хэлж байгаа байхгүй. Ямар үйл явдал орж ирэх вэ гэхээр. За нэг ийм уншлага орж ирж байна. За одоо таны өөрөө чинь сонгосон Канашими гэсэн энэ картаар одоо яг ямар мессеж өгөх вэ? Энэ хоёрыг бол ерөнхийдөө үндсэнд нь тайлбарлачлаа. Энд чинь нөгөө нэг affirmation карттай байхгүй юу? Үгстэй. За тийм карт учраас юуг нь уншаад өгё гэж бодож байна. Одоо илүү дэлгэрэнгүй тайлбарыг. За уйдгар гуниг. Сэтгэлээ өөрчлөх үе гинэ. Танд өгөх гэж байгаа мессеж энэ картнаас өгж байгаа мессеж болохоор таны зүрхний гүнд одоо хүртэл бүрэн тайлагдаагүй одоо гуниг байна гэн. Гунигтай байдалтай байна гэн. Тэр гунигаас үүдэх өвдөлтийг мэдрэхээс айж дотроо дараад байвал тэр нь хөшиж үлдэн өөр шинэ гунигийг өөртөө татаж эхэлдэг гэж. Тэгэхээр гуниглаад ингээд удаан байгаад байхаас илүү ойлголцох. Өөрөөсөө энэ гуник гэдэг юмыг одоо гаргаж тавьж явуулах тийм ээ. Тийм одоо сорилт бас өөр төр чинь ирж ийна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр гунигтай байгаа би яагаад яг юун дээр гуниглсан бэ? За яг бит хоёрын харьцаан дээр мэдээж чи гонсоосон тал нь байгаад байгаа учраас одоо нэг бүрчлэн яг юу болчихв? Би яг юунд итгэх ёстой байхад нь ингэж вэ? Эсвэл би итгэх ёсгүй яг юунд нь итгэж вэ? Гэхдээ эцсийн бүтлэгт эн чинь би биш, ганцхан надтай адилхан биш. Намайг бүрэн дүүрэн 100% одоо ингэж заавал нөгөө ойлгох ёстой албатай хүн бас биш. Тэр хүнд чинь өөрийн гэсэн нөгөө нэг бодол, сэтгэл, хүсэл, зориг, сонголт гэж нэг юм байгаа шүү дээ. Итгэдэг байсан чинь одоо жишээ нь чиний алдаа болцсон уу? Эсвэл итгэх ёстой байсан нь итгэхгүй ёстой байсан уу гэд ингээд зүүндээ асуулт ургаж гарч ирж байгаа байхгүй. Гингүүд энэ бүхнийгээ дотроо дараад булаад байх нь бол ерөөсөө сонголт биш байгаа байхгүй. За тэгэхээр энэ картны тий одоо хэлэх гээд байгаа үгнүүд нь яг ийм юм байгаа байхгүй юу? Тэгээд ингэнэ тэр хүний ч гэсэн адилхан бүх процесс болоод өнгөрсний дараа одоо зөндөө юм бодсон байгаа даахгүй бас адилхан өөртөө ч адилхан нойр нь хөрөхгүй бодсон байгаа даахгүй би ер нь юун дээр алдчихв би яг хизээ наан алдчихв гэд өөрийгөө буруутай байсан гэдгийг ойлгочод байгаа. Тэгээд энэ хүмүүнээс хэрв ямар нэгэн зүйлийг хэлхийг хүсвэл зүгээр л анхааралтай сонсоод өгөөрэй. Тэр хүртэл нь тайван ажиглаж агаарай гэнэ. За энэ карт тийм үгсүүдийг танд дамжуулж байна.
За тэгэхээр бас их одоо нэг хүмүүс хоорондоо учир зүгөө ололцоод эвлэрж эвлэх зүгээр юм байна да. Тэр хүн тань руу үйлдэл хийх гэж байгаа юм байна. За тэгэхээр та үйлдэлийг нь айл болох тий. Юу хэлж ярихыг нь сонсоод өгөрөөл гэж карт бол хэлж шүү тий. За. За ингээд амжилт хүсье, баярлалаа. Бай бай. Хоёрдугаар группийн код гэсэн энэ үйлдэл гэсэн үг. Үйл хөдлөл. Эхний алхам гэсэн үг. За ийм картыг сонгосон хүмүүсийн уншлаар эхлэе. За өнөөдрийн тэр хүн таны талаар яг ямар бодолтой байна вэ гэдэг үзье. Байж гараа. Хурдгаж амжаагүй тэл өсөрч байна. Хэлэх үг бодож байгаа юм их байгаа юм байлгүй одоо карт өсөрч гарч ирлээ шүү дээ. За тэр хүн өөрөө чинь талаар одоо яг ямар бодол сэтгэлтэй байж ах юм бэ өнөөдөр. За өнөөдрийн тухайд тэр хүн маш их эргэлдсэн байдалтай байж байна. За тэгээ яагаад эргэлдсэн шалтгааныг нь мэднэ. За тэр хүний яагаад эргэлзээд байгааг нь. За хэдэн За ийм картууд дэлгэгдэж байгаа юм байна. За тэр хүн ямар ч гэсэн маш эргэлдсэн. Энэ нь болохоор яг юу вэ гэхээр бүр яг энэ гэр бүлтэй хүмүүс үзэж байгаа юм шиг байна. За тэгэнгүүт гэр бүлээ бүрэн бүтэн байдал дээр байлгахын төлөө одоо нэгсэндээ таарын жоохон одоо зөрчилөх юм нэг юм байх шиг байна. Гэр бүлээ бүрэн бүтэн байлгахын төлөө. Зөрчил бас биш байж болно. Зүгээр таарын хүсэл дундын чинь нэг энерги юм байгаа байхгүй. Өөртөө хүүхдтэйгээ одоо ер нь тэгээ хиний хувьд гэр бүл гэж бодож байгаа хэм бэ те тэр нартайгаа л одоо тийм бүрэн бүтэн аз жаргалтай байх тийм хүсэл тэмүүлэл хоёулангийнхан дунд байна гэсэн үг. За та болохоор нэг тийм алсын холын юм бодож байна. Алс холдоо ирээдүй бодож байгаа юм уу? Ирээдүйдээ одоо нөгөө нэг өстө нар гарах болов уу? Ирээдүй ер нь цаашдаа ямар байх бол гэдэг нэг тийм өнөөдрийн таны энерги нэг тийм эргэлзээтэй байгаад байгаас одоо тийм алсаа бодсон дандаа холыг бодсон үлдэлтэй энергитэй байна таны хувьд. Гэтэл таны бодож байгаа тэр хүн болохоор өнөөдөр айгүй эргэлзэж байгаа байхгүй юу? Энэ нь өөрөө яг л тантай холбоотой бүрэн тантай холбоотой. Өөр хэнийг ч бодоогүй. Таныг би одоо илүү хурдан илүү сайн сонголттой болгож одоо энэ гэр бүлээ бүрэн бүтэн ингэж байлгаж чадчихээн үү? Яавал чадах вэ гэсэн юм эргэлзээ байгаад байна. Эргэлзээ гэхээс илүү бодол шүү юм. Тийм бодол. Яавал одоо нэгсэндээ энэ гэр бүлээ маш хурдан одоо бүр хурдан гэдэг байгаа шүү. Хурдан таныг нэг тийм бүрэн бүтэн одоо тэгэхээр та нэг юм холын юм бодоод байдаг. Гэр бүлтэйгээ бүрэн бүтэн байх талаар таны бодож байгаа юм бодоод байгаа байхгүй. Та яг юу бодоод байгааг таныг үзмээр санагдаж байна. Таны бодож байгаа хүний бодол бол ерөөсөө л гэр бүлийн тухай таны талаар бодоод байгаа байхгүй. За таныг үзмээр байна. Та яг юу бодоод байна? Та болохоор нэг тийм холын юм бодоод гэр бүлээ биш одоо нэг өөр юм бодоод байна тий. Таны бодлого жоохон сонирхыг судлаа гэдэг шиг доош ардганы үлээ. Page of coins. За нэг юм эхлүүлэх тал дээр бодож байна. За тэр нь юу юм бэ гэдгийг үзнэ. Дотор талаа яг юу шийдвэрийн тухай. Эхлүүлэх шийдвэр, алсаа бодсон эхлүүлэх шийдвэр гэдэг байгаа байхгүй юу? Тэрэн дээр нэг тийм тайван амгалан байхгүй гэр бүл
одоо ойр орчин гэхээсээ илүү та болохоор эсэргээрээ энэ нөхрийнхөө шийдвэрийг нөхрийнхөө гэж энэ эсрэг талын бодож байгаа хүнийхээ шийдвэрийг бодоод байна. Алстаа одоо бүх юм нөгөө юу гэх юм. Энэ нэг жаахан эвгүй энерги орж ирж байна. Таны бодол бол нэгсэндээ нөхөртэй ч юм уу энэ бодож байгаа хүндээ аюу эргэлцсэн бодол орж ирээд байна. Алстаа хэрв алстаа одоо бүх шийдвэрүүдийг хамгийн гол нь шийдвэр дээр нэрэлзээд байгаа байхгүй юу? Энэ одоо тэр үзэж байгаа хүнийхээ хамгийн амар амгалан тайван зөв сонголт шийдвэрийг гаргаж чадахгүй байх уу гэдэг эргэлзээ танд байна. Эсрэг бодож байгаа хүн дээр. Тэр нь магадгүй ерөөсөө юу хэлэх гээд юм гэхээр мөнгө санхүү байж болох талын юм гарч ирэх гээд байгаа байхгүй юу? За тэр яг юу хэлэх гээд байгааг ишүү илүү дэлгэрэнгүй харъя. Зүгээр энэ дээрээс хальт харахад бол яг л мөнгө санхүү хэлэх гээд байгаа юм шиг гаргаж ирээд байна. Алстаа нэг тийм энэ хүнийхээ шийдвэр дээр эргэлзэх гээд юм л та яг. За, юун дээр? Stork. Аз жаргалын цэцэг Glova. За магадгүй одоо энэ үр хүүхдээ аз жаргалтай газар нүүдэл суудал гэх юм уу хэн тал дээр зөв шийдвэр гаргаж чадах болов уу гэж эргэлзээд байгаа хүн шиг байна. Гэдг нь магадгүй үр хүүхдээ сургууль соёлд гадагшаа дотгошоо явахт нь магадгүй одоо зөв эхлэлийг нь аль зөв газар руу нь явуулж энэ хүн зөв шийдвэр гаргаж чадах болов гэд нэг тийм алсын холын ирээдүйн талаар бодоод байна. Тэр нь магадгүй үр хүүхдтэй чинь холбоотой байж болох гээд байх шиг байна. Эсвэл нэг юмны шинэ эхлэлтэй холбоотой. Заавал үр хүүхд зарим хүмүүсийн тухайд шинэ эхлэлтэй холбоотой. Тэр та бол миний бодож байгаагаар эмэгтэй хүн миний энэ 2 дугаар группыг сонгож үзэх гээд байх шиг байна. Ихэвчлэн. Гингүүд эмэгтэй хүмүүс юу гэж бодож ийн гэхээр за жишээ нь нөхөртөө тий нөхөрч нь болохоор за яавал бүгдээрээ ингээ гэр бүлээрээ ингээ халуун дулаан ингээ бүрэн бүтэн ингээ байдсан бол гэж бодохоор өөрөө болохоор эсэргээрээ юу болж ийн гэхээр за нөхөр маань ч гэдэг юм уу одоо энэ миний үдж байгаа хүн маань одоо хүүгэж үдчихэж болно шүү дээ жишээ нь гэвэл хүн маань жишээ нь алстаа одоо аз жаргалтай сонголт хийж зөв сонголт хийж тэр нэг одоо хаашаа юм нэг сургууль соёл юм уу эсвэл одоо тэр нэг гэр орон байр сууц саваа сонгоход ч юм уу ямар нэгэн тийм хөдөлгөөний тал дээр санаа зовоод байгаа байхгүй. Тэгтээ нэг үр хүүхдээ юм уу нэг шинээр эхлүүлж байгаа юм аз жаргалтай байх тал дээр. Таны бодол бол тийм юм бэн дээр байгаад байгаа юм байна. Тэгээд нэг эргэлзээтэй байгаа юм нь жишээ нь одоо зөв сургуулийн сонгож чадах болов хэрэг сургууль үдчихэвэл зөв сургуулийн сонгож чадах болов одоо тэр маань гэж тэр нөхрөө гэж юм уу бодоод хүүхд маань зөв сургуулаа сонгож зөв газараа явж чадах болов алс ирээдүйтэй юм зөв сонгож чадах болов гэж бодож байгаа шиг. Эсвэл зарим хүмүүс ингээд хамт амьдарч байгаа залуу улсууд байдаг ч юм уу одоо ингэж ягаад нэг шинэ бизнес эхлүүлэхээр одоо жишээ нь өөрөө ч нүдж байгаа юм. За гэр бүлээрээ аз жаргалтай ингээд гоё шинэ юм эхлүүлээд ингээд бүрэн бүтэн ингээд дүүрэн байж чадах болов гэхээр өөрөө ч юм бодол болохоор за тэр шинэ эхлүүлэх гэж байгаа юм нь үнэхээр нүүдэл суудал байж магадгүй шүү дээ. Нүүдэл суудал. Магадгүй хөдөө орон нутг руу очиж нүүд сууж амьдраа. Магадгүй гадаад руу очиж нүүд сууж амьдраа гэдгийгсэн чинь тэр газар үнэхээр үр хүүхдүүд юм нь ирээдүйд аз жаргалтай байж чадах болов гэсэн юм бодоод байгаа байхгүй юу?
Жишээ нь гадаад руу нүүлээ гэхэд тэнд үнэхээр аз жаргалтай байж чадах болов. Тэнд очисон шинэ эхлэл маань аз жаргалтай байж чадах болов. Тэнд очисон одоо өөр хүүхдүүд маань жишээ нь аз жаргалтай нэгэн болж чадах болов гэдэг. Яг нэг таарийн нэгсэндээ бодлын бодож байгаа юмны л өнөөдрийн л одоо ийм давмгайсан энерги гарч ирж байна. Тий. Энэ бол хэнийг нь ч одоо тэр чин буруу бодож байна. Энэ чин зөв бодож байна гэж байгаа юм ерөөсөө байхгүйгээр ерөнхийдөө тэр хүн өнөөдөр таны талаар бодож байгаа юм гэвэл гэр бүлээ бүрэн бүтэн өөрийн аз жаргалтай байх талаар бол бодож байна. Таны бодлол арай өөр юм, арай өөр өндөр түвшний юм бодож байна л гэж хэлмээр байна. Тий. Та бол алсын холын тий өндөр түвшний өөр юм бодоод байна гэсэн үг шүү. За таны сонгосон кодо гэсэн энэ картыг үйл хөдлөл гэсэн карт. За энэ картны одоо дамжуулах мессежийг хүргье. За эхлээд ямар ч гэсэн нэг алхам хий гинэ. Эхний алхамаа хий. Нөгөө бодож боловсруулна гэхээсээ илүү энэ хүний нэг ийм яриад байгаа бол өөрөө болохоор тэнд нь очиод тийм байж чадах болов гэж шал өөр юм бодоод байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн эхний үйлдэлийг хий гэж ийм утга учиртай картыг сонгоч. За одоо үйлдэл хийх цаг нь иржээ. Ямар ч жижиг зүйл байсан хамаагүй яг одоо хийх шаардлагатай үйлдэл байгааг энэ карт сануулж байна. Эргэлзээ тэнгэлзээ байхгүй үйлдэл хийгээд үзээл гэж. Юу ч өөрчлөгдөхгүй юм шиг санагдсан ч гэсэн үйлдэл хийж эхлэхэд үр дүн нь аажмаар гарч ирнэ. Шууд зорилгодоо хүрэхгүй байсан ч жижигхэн алхмууд эцэстээ том суур болно. Том цэцгийг дэлгэрүүлдэг гинэ. За нөгөө энэ таны бодож байгаа хүний мэдрэмж болохоор ямар байна вэ гэхээр тэр хүн энэ харилцааг урагшлуулахын тулд ямар нэгэн үйлдэл хийх талаар бодож байгаа бололтой. Гэхдээ тэр үйлдэл нь заавал идэвхтэй огцом алхам байх албагүй. Идэвхтэй огцом биш энд бодоод л байна л да хөрхи тий. Тохиромжтой мөчид хэрэгтэй бэлтгэлээ хийж байгаа байж мэднэ гэж байна. Тохиромжтой мөч цагийг хүлээгээд хэрэгтэй бэлтгэлээ хийж байгаа гэж мэднэ. За тэгэхээр эхний жижигхэн алхам нь өөрөө том өөрчлөлтөнд хүргэнэ гэдэг мессежийг энэ картууд өгж байгаа юм байна шүү тий. За ингээд уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. За 3 дугаар картыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. За эхлээд тэр хүн тий өнөөдөр яг Q10K гэдэг энэ нь болохоор гинтийн үйл хөдлөл. Гинтийн нэгсэндээ сюрприз аахгүй. Сюрприз манайхаар ойлгоход амархан Q10K гинтийн өөрчлөлт. Тэгсэн утгатай картыг сонгосон байна. За одоо болохоор тэр хүн өнөөдөр яг одоо таны талаар яг юу бодож байна гэдэгт нэг үзэгдэх. Тэр хүний өнөөдрийн бодол. За Кроми картаасаа тийм. За 3 дугаар карт сонгосон хүмүүсийн тэр хүний өнөөдрийн бодол. Миний бодож байгаа тэр хүний өнөөдрийн бодол. За өнөөдрийн бодол нэг нь олон юм бодох юм байхгүй. Олон сонголт байхгүй л гэж бодож шүү тэр хүн ч өнөөдөр. За вау. За хайртай дуртай. Тийм хайртай дуртай л гин. Энд дээр болохоор тийм багаар ажиллах, баг хамт олон за гэр бүлийг илэрхийлдэг картууд гарч иржээ. За нөхрийн өнөөдрийн тэр таны талаар бодож байгаа бодол гэдэг нь болохоор тэр олон юм бодох сонголт байхгүй гэж байгаа нь яг юу хэлэх гээд байгааг нь жоохон дэлгэрүүлээд харъя гэж бодож байна. Олон юм бодоод байх сонголт байхгүй гэж шүүгэр. Тэр нь яг юу юм бэ? За ерөөсө хурдтай шийдвэр гаргах шаардлагатай. Тийм. Одоо ингээд нэг юу гэх юм бэ? Шийдвэр гаргахгүй удаад байх тусмаа одоо асуудал хүндэрнэ гэх юм уу, нөхцөл байдалд ордноо гэх юм уу, эсвэл одоо мөнгө санхүүгийн тал дээр үзэж байгаа бол мөнгө санхүүгийн байдал улам мууднаа
гэх юм уу. Ерөнхийдөө л одоо нөгөө эргэлзэж тэнэгэлзээд байх юм байхгүй. Шийдвэрийг бол хурдан үйлдэл хийх хэрэгтэй. Олон юм бодож нөгөө нэг эргэлзэж тэнэгэлзүүл илүү одоо онцгүй болно. Магадгүй илүү их нөгөө нэг хугацаа алдах юм уу, мөнгө алдах юм уу, одоо юу алдах юм, нэг юм алдна гэж бодож байна. Тэр хүн өнөөдрийн бодол нь. Тэгээд өөрт чинь бол мэдээж юм сэтгэлтэй хайртай дуртай гэж байна шүү. Тэгэхээр нэг тийм яаралтай шийдэх асуудал байгаа юм шиг байна. За таних болохоор энэ гэр бүл, хамт олон, баг гэсэн нэг ийм утга учиртай картыг тань дээр гарч ирж байна. За энэ нь яг юу хэлэх гээд байгааг нь таны талын байр суурийг нэг жоохон хатах. Таны талын байр суурь. Та болохоор гэр бүл, хамт олон, баг гэдэг бүрээс айгүй нэг тийм нийтж хүн байгаад байна. Бүх юм дээр. За бүх юм тэгээд одоо юу гэх юм бэ? Одоо нөгөө харсан алс ирээдүйтэй, Queen of Pentacles гэхээр одоо юу гэх юм? Нэлээд бас мөнгө төрхтэй, гэр бүлтэй, баг хамт олонтой. Гэхдээ одоо ерөнхийдөө тийм ирээдүйд нэг тийм өөрийн чинь хувьд бол яалтчгүй тийм санаа зовж байгаа тийм хүн бол ерөөсөө биш. Айгүй тийм ер нь байгаа нөхцөл байдал бүх юмд айгүй тийм сэтгэл хангалуун байна. Маш гоё. Маш гоё сэтгэл хангалуун байна. Гэр бүл өөрийн чинь давмгайлсан энергиуд гарч ирдэг байхгүй юу? Ажил дээр бол ажлын хамт олон. Тэгээ өөрийн нөхцөл байдал ч гэсэн бас мөнгөтэй төгрөгтэй санхүүтэй. За тэгэл нэг тийм хүн болгонтой нэг тийм гоё сайхан юм гарч ирж байна. Маш гоё. Энд ерөөсөө тийм эргэлзэх юм алга. Энэ харин таны бодож байгаа хүн ч гэсэн айгүй шийдэмгий бас тийм юу байна. Тэгэхээр та энэ олон сайхан хамт байгаа хүмүүс, ажил, гэр бүл, энэ өөрийн чинь бодож байгаа хүн бүгд л таны төлөө ерөөсөө маш их одоо юу гэх юм бэ? Сэтгэл зүрх хамаг байдгаа одоо зориулж байгаа учраас өөрөө бол энэ дээр бүр нэг тийм юмд нэг дүүрчихсэн сайхан хүн л байна. Эргэлзээд байх юм алга гэж гаргаж ирж байгаа байхгүй. Энд одоо бол ерөөсөө шийдсэн нэг тийм өөрөө чинь энерги ч гэсэн шийдсэн эргэлзээ ерөөсөө байхгүй нэг тийм гоё ер нь нэг тийм сайхан юм карт гарч ирж байна доо. За энэ сюрприз гэсэн Q10K гэсэн сюрпризээ дагч явах үү? Q10K гэдэг нь юун дээр ингэдэг нэг жоохон уншлах хэтэрхий богинохон болох гээд байгаа учраас энэ дэр нэг жоохон хэрэг дурлах гэдэг шиг юм болох гээд байна тийм. Түүнээс яг эдгээр дээр бол нэг таны талаар бол энэ хүн угаасаа ерөөсөө тийм нэг тийм юм шийдэх шаардлага байгаад тах шиг угаасаа таны бодож байгаа та хоёрын донд. Тэгээд та ч гэсэн шийдэж чадсан. Энэ хүн ч гэсэн цаг хугацаа алдаад, эргэлзэж тэнэгэлзээд, мөнгө төгрөг алдаад тэгэж ингэж байх юм байхгүй. Ерөөсөө асар хурдан үйлдэл хийх хэрэгтэй гэж боддог байхгүй. Гэхдээ энэ үйлдэл хийх гэдэг нь яг юун дээр гэдгийг нь жоохон хэрэг дурлаад гэх юм уу? Би ч одоо цаг байвал ингэж хэрэг дурлаад цаг байхгүй бол хурдхан шиг ядаж ганц бичлэг хийчихэл гэж боддог юм шүү дээ. Кофе. За кофе ч одоо Tree. Fish гэдэг чи одоо мөнгө санхүүг илэрхийлж байгаа. Мөнгө санхүүгийн байдлын өсөлт, хөгжилт. Нэг бол бүр энэ кофе гэдэг чинь нөгөө авс байхгүй юу? За тэгэхээр энэний бас төгсгөлийг илэрхийлдэг байхгүй юу? Юмны нэг төгсгөл дуусж байгааг. За тэгэхээр энэ дээр яг юу хэлж ийн гэхээр аз жаргалтай байдал.
Энэ урагч цэцгэд дэлгэрэх. Тэгэхээр магадгүй нэг тийм эргэлзээд шийдэж чадахгүй байсан юмны төгсгөл ирээд асар хурдтай шийдвэр гаргаж байгаа. Энэ нь өөрөө яг нөгөө Q10K гинтийн юм болж байгаа гэсэн үг. Ингэснээрээ яг яах вэ гэхээр мөнгө санхүүгийн байдал дээр ч мөн энэ нэг трий гэдэг чинь нэг юм ургаа цэцэг дэлгэрээд байгаа юм хэлж байгаа юм л да. Ер нь модыг хэлж байгаа. Тэгэхээр нэг юм үндэс суурьтай ургаж цэцгэлж байгаа юмны төгсгөлж байж болно. Тэр нь магадгүй хэрвээ нэг жоохон өвчин эмгэг тал дээр үзэж байгаа бол энийг бол ингэ таслан зогсоох юм байх гэдэг шиг байна. Хэрвээ энэ эд баялагтай энэ эд баялагийг илэрхийлсэн юм тэр болгоно нэг гарч ирэхгүй байгаа маа. Тэгэхээр энэ нэг жоохон өөр тийм нэг шийдвэр гаргаж чадахгүй байсан юм ингээд таслан зогсоон ургаж байгаа ямиг таслан зогсоон гэдэг нэг юм байгаад байна. Тэгэхээр энэ магадгүй жоохон эмнэлэг домлогын асуудал ч байж магадгүй байгаад байна. Тэгэхээр энэ дээр эмнэлэг домлого юм уу гэхээр энэ мөнгө санхүүтэй холбоотой юм гарч ирээд байна л да. Тэгэхээр энэ мөнгө санхүүгийн хувьд эргэлзээд байсан асуудлыг дуусгаж байгаа байж болно шүү бас. Тий. Мөнгө санхүүгийн хувьд эргэлзээд байгаад байсан асуудал дээр хурдтай шийдвэр гаргаж одоо тий эргэлзээг арилгаж гин гэсэн үг. Ерөөсөө тийм юм байна. Мөнгө санхүүгийн хувьд энийг жаахан дэлгэрүүлээд байгаа. Мөнгө санхүүгийн арай өөрөөр илэрхийлвэл энийг юу гэж хэлэх вэ тэгэхээр яалчгүй нэг саад бэрхшээлийг илэрхийлээд байна л да бас. Саад бэрхшээлийг илэрхийлж байна. За тэгэхээр нэг саадтай бэрхшээлтэй байгаад байсан юмны төгсгөл нь ирж гин гэсэн үг. Тэгээ тэр нь эд баялаг эд баялагын үндэс суурь шалтгаалсан эд баялагын үндэс суурьаас шалтгаалсан юмны саад бэрхшээл болоод байсан юм төгсөж гин гэсэн үг шүү, дуусж гин гэсэн үг. Тэр нь арай болоогүй бах цаг хугацаа орох бах жишээний юм бодож исэн бол одоо таны бодож байгаа хүний шийдвэрээр бас гарч ирээд байна. Таны бодож байгаа хүн ч бас тэгж бодоод байна гэсэн үг. Тэгэхээр түрүүн анх хэлсэн шүү дээ. Удвал цаг алданч гэж бодоод байгаа шиг. Тэгэхээр нэг магадгүй нэг мөнгө санхүүгийн хувьд нэг газар хөрөнгө оруулсан хүлээлтийн байдал хэрэг үүссэн байсан бол энэ нэгдлийн жишээг нь ярьж байгаа шүү. За энэ янз янзаар тайлбарч болохоор байгаа даа. Тэгэхээр хэрэг мөнгө санхүүгийн байдал дээр ингээд хүлээлт үүссэн байсан бол удах тусмаа магадгүй илүү их нөгөө мөнгө санхүүгийн алдагдлалд хүрэх юм байна. За тийм болохоор одоогийн энэ маш хурднаар зүгээр энэ байгаа мөнгө санхүүгийн энэ байдалтай зүгээр сэтгэл одоо ингээд ханаад их олон сонголт олон юм бодоод байлгүй ингээд шийдэ гэж одоо жишээ нь гинти баягаар шийдэх гэдэг байгаа байхгүй юу. За нэг талын жишээ нь юм байж болохоор байгаа байхгүй. Тэр магадгүй нь 3 дугаар группийг амар олон хүн сонгох байх. Тэгэхээр зарим нь тийм өөр энергиуд давхцаж орж ирээд байгаа учраас нэг талыг нь барьсан хариу үйлдэл. За яг л ийм л гэж хэлчихэд бас жоохон хэцүү байгаад байна. За хэрэг эргэлзээ тэнэгэлзээ байвал үнэхээр тийм өөрт чинь мэдих шаардлагатай эргэлзээ тэнэгэлзээ байвал хувийн онцлог аваарай л гэж хэлээ даа. Тийм тэгжээж л яг өөрийнхөө нөхцөл байдлыг сонсон доо. За ингээд онцлог хүлээж авсанд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. Бай бай энтер гэд тэгсэн чинь нөгөө сонголтын картыг нь тайлбарлаж өгөхөө мартсан ба штэ энэ картыг. Q10K гэсэн. За гинтийн өөрчлөлт гэсэн энэ карт нь болохоор яг юу хэлэх гээд вэ гэхээр гинтийн эргэлт хурдан өрнөл шин шатанд орох гэсэн утгатай. Танд өгөх мессеж нь болохоор удахгүй таныг гайхшруулах үйс хурдан өөрчлөлт гинтийн өрнөл болох гэж байна. Яг юу болох вэ гэж хит их санаа зовхын оронд зүгээр л одоо хүлээж аваарай. Таны төсөөлж байснаас ч илүү санаанд оромгүй байдлаар үйл явдал өрнөж магадгүй. Айх зүйл байхгүй гэж. Та тэр боломжийг хүлээн авч ирэх өөрчлөлтийн давалгаан дээр амжилттай хөвж чадна гэж
карт хэлж байна. За таны бодож байгаа хүний мэдрэмж. За тэр хүн болохоор таны бодож байгаа тэр хүн юу гэж мэдэрч байна вэ гэхээр тэр хүн өөрийн сэтгэл тань руу маш хурдан татагдаж байгаагаа мэдэрч баг зэрэг сандарч байгаа бололтой. Сүүлд уулзсан эсвэл холбоо барьсан үеэс хойш төрсөн мэдрэмж нь улам хүчтэй болж өөрөө ч яахаа сайн мэдэхгүй байгаа мэт. Дараагийн удаа уулзахад баг зэрэг эвгүй ичингүүрсэн байдал ажиглагдчих болох ч та инээмсэглэлээр хариулаарай гэж зөвлөжээ. За тэгэд гол аффирмашн үг нь болохоор юу хэлж ийнэхээр бүү урагш алхахыг гинэ. За тэгээ ахаад дахин баяртай.